За мигмар гаргийн мэд өнөөдөр хоёр улс төрд юу болоод өрнө вэ гэж. Туулын ордны замыг дэмжиж тогтоол гаргах. Сэлбэдэд төвгээд 10,000 айлын орон сууцыг одоо барих энэ төслүүд гисэн байгаамаа. За хууль шүүхтэй холбоотой асуудлууд үүсэж байгаа. Өчигдөр хуваарь төсөөр намын бүлгүүд хуралддаг ордонд. За тэгээ Монгол Ардын нам ардчилсан намынхан хуралдлаа. Ардчилсан нам хуралдаад мэдээлэл хийсэнгүй араас нь тэгээ тараад алга болцсон. За Монгол Ардын намын бүлэг нэг 2-3 асуудлаар хуралдсан. Тэгээд нэг хуулийн төсөлтөөр бүгд дуу нэгтэйгээр одоо хүлээн зөвшөөржээ. Энэ хуулийг ер нь хэлцэх хэдэн дэмжихт нь бүлэг дэмжих хэрэгтэй байна гэдэг одоо байр суурьнд хүржээ. Тэр нь юу вэ гэхээр нэг гадаад зээлийн ашиглалт үр ашиг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл гэдэг. Энэ хуулийн төсөл чинь эхлээд орж ирэхэд нь Ардын намынхаа өөрсдөө завсралга авчдаг баха. Тэгээд дахиад ороод ирэхэд нь дахиад хилцэхэд нь дахиад ардчилсан намынхаа завсралга авчдаг. Тэгээ өчигдөр бүлгээр өөрсдөө хилцсэн байна. Тэгээ энэ ер нь гадаад зээлгийн ашиглалт үр ашиг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл гэж яг ямар хуулийн төслийг хэлээд байгаа юм бэ? Тэгээ яагаад ер нь энэ хуулийн төсөл айгүй их яригадаад ингээд нийгэмд улс төрд ингээд сенсац болоод байгаа юм бэ гэж цүрэг хүчнийхэн эсэргүүцээд те Монгол Ардын намын зарим гишүүд нь ч гэсэн өөрсдөө эсэргүүцээд тэгээ сүүлдээ ингээд бүлгэрээ хилцэх хэсэгтэрээ тултлаа ингээд бужигнаад байна гэдэг чинь яагаад ер нь энэ хууль эсрэг? Ер нь энэ хууль өөрөө ямар яадаг хуулийн төсөл юм бэ гэж. Тэгээ энэ юм анхдагч хуулийн төсөл. За өргөсөн гишүүд нь хэн блээд өргөн барьсан гишүүд нь Анар Алтан шагаа Батамгалан Баярбаатар Болормаа Хасуурын гав өгзөөлөхөр за тэгээ ардчилсан намын 4-5 гишүүнээс эхлээд нэг энэ гишүүд өргөн барьсан энэ хуулийн төслийг. Энэ ингээ анхдагч болон нэг удаагийн юм хуулийн төсөл байгаа. Энэ хуулийн төсөл яг юуг зохицуулт хийх гээд байгаа юм бэ гэхээр манайх одоо ингээ нэг юм гаццсан томоохон төслүүд байдаг штеп. Одоо яг энэ хуулийн төслөөр тусгагдсан эрдэнэ бүрэн ч юм уу те газрын тосны үйлдвэр ч юм уу. Тэгээд энэ нөгөө нэг төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд бид нэр гадаадаас зээл авдаг. Гадаад ямар нэг орноос авдаг. Одоо жишээлбэл газрын тосны үйлдвэрүүдээр энэ тэгээс зээл авсан байгаад гэх ч юм уу те. Тэгээ эн чинь нэг юм хуваарьт байгаад байгаа шүү дээ. Хуваарьт яг энэ хугацаанд ингээд энийг ашиглаад энэ мөнгө ашиглаад ингээд тэд хугацаанд ашиглалтанд оруулнаа гэдэл яриад байдаг. Тэгэнгүүт төсвийн тухай хуулийн дээр өөрсдөө бид нэр ингээд тааз тогтоогоод өгчдөг. Гадаадын зээлийг ингээд нэг юм зарцуулах. Тэгээ тэр таазанд нь ингээд нөгөө тулчаа болдгоо. Тэгээ нөгөө төслүүд нь тэр таазанд тулчаар төслүүд нь ингээд удаашраад байдаг. Дараа жил рүү ингээд нэг мөнгөнд тусагдаад ингээд удаашраад сунжраад идэг гинэ. Тэгээд тийм учраас одоо тэр төслүүдэд хурдан хийхийн тулд ашиглалтанд оруулахын тулд энэ төсвийн тухай хуулиас гадуур энэ нэг удаагийн гадаадын зээлгийн ашиглалт үр ашиг нэмэгдүүлэх тухай гэдэг энэ анхдагч хуулийн төслийг хэрэглэе гэж байгаа юм. Тэгээд тэр тааз мааз гэхгүйгээр те одоо тэдэн дүүргэнд заавал багтаан гэхгүйгээр маш 1.5 их тайд байдаг гэсэн баха. Нэг жилдээ ингээд одоо жишээлбэл төсвийн одоо төсөв хэлцэж явах үеэр тогтоодог байлгүй тэр тааз юм. Тэгээд 1.5 байт юм. Тэгээд ингээд одоо энэ хуулиар оруулж ирж байгаа цайхан тэгж 1.5 их тайд маяг гэж тааз тавихгүйгээр шууд тэр төсөлтөд тааруулаад тухайн жилд нь нөгөө хүмүүс нь зээлээ өгөөлээ аваад ерөөсөө газ төслүүдээ хийгээл барьчихил гээд байгаа юм байна. Ер нь яг гол утга нь юм байна. Тэгээд тэгээ энэ ингээ эсэргүүцээд байгаа хүмүүс нь яагаад эсэргүүцээд байгаа юм бэ гэж тий. Тэгээ янз янзын зүйл ярьж байна. Одоо улс төрчид өөрсдийнхөө ойлгосноор үнцэг гаргаад л тий. Тэгээ төсөөс гадуур төсөвтэй болох эрсдэлтэй гээл тий. Одоо заавал нөгөө төсвийн хуулинд баригдаж мөнгө зарцуулахгүйгээр дахиад ингээд ийм хууль оруулж ирээл за энэ бол гарцаагүй хэрэгтэй төсөв юм байна. Тийм учраас энэ хуулинд нэг удаагийн хуулиа хэрэгжилчихъя гэдэг ч юм уу те нэг коронавигийн үед нэг аимшигтай нэг удаагийн хууль байсан шүү дээ. Тэр шиг тэрийг тэгж оруулж ирээд тэгээ ямар ч төсөл төр одоо ингээл хамаа замбараг үл зээл авах гээд байна гэсэн ийм
хэсэг бүлэг болгоомжл байна. За тэгээд Celeb Date 2 энэ төсөл дээр орж ирсэн тэр бас эсэргүүцэж байгаа юм нэг хэсэг байна. Тэгээ энэ гадаад зээлийн ашиглалт үр ашиг нэмэгдүүлэх тухай энэ ах トゥ уус хуулийн төслийн энэ удаагийн энэ хуулийн төсөл дээр 3 төсөл орж ирж байгаа юм байна. Газрын тосны үйлдвэр, тэгээд Эрдэнэ бүргийн захиргааны станц, тэгээд Celeb Date 2 орж ирж байгаа юм байна. Тэгээд Celeb Date 2 сүүлд энэ чинь 2 газрын тосны үйлдвэр Эрдэнэ бүрэн байж байгаа Celeb Date 2 нэмэгдсэн. Тэгээ нэмэгдсэнд нь гишүүд маш их оруулж байгаа. Ягаад гэвэл энэ Celeb Date 2 дээр сая сүүлд та бүхэн мэдж байгаа тийм Сэргэлэнбаатар гэдэг нэг залуу, нөгөөх нь Үнэнбаа зүүн намын хинч гэлээдээ нэг нь мартчихжээ. Тэгээ тэр намын нэг хүн хоёр ингээд нэг нь нийтхийн төлөөлөгч байгаа гэдэг Сэргэлэнбаатар нь. Тэгээ ингээд тэдний нийлдэг одоо нийлж байгуулсан компанийн Celeb Date 2-өөс маш өндөр дүнтэй гэрээ авцсан, тендер авцсан байдаг ч юм уу те. Тэгээ тийм учраас ингээд улс төрчид маш их эсэргүүцээд байгаа. Тэгээ энэ Date 2-ийн асуудлыг ер нь яг шууд одоо ингээд явуулах нь зөв ч юм уу буруу ч юм уу гэдэг дээр мөн хэрэгэлдэж байгаа хүмүүс байгаа. Тэгээ ийм юм биш үү. Тэгээ энэ хуулийн ерөнхий агуулга нь бол тэгээд хэрэглэгдэх гээд байгаа 3 төслийн юм байна. Тэгээ хүмүүс нэг иймэрхүү зарим нэг асуудал дээр эсэргүүцээд байгаа юм байна. Тэгээ бусдаар бол яг хоо энэ Celeb Date 2 байхгүй бол газрын тос Эрдэнэ бүргийн захиргааны станцаа ер нь явуулчихъя л гээд байгаа юм байна улс төрчид нь. Одоо энэ газрын тосны үйлдвэрийг та бүхэн мэдж байгаа. Тэгээ өчнөө жил гацлаа. Эрдэнэ бүргийн захиргааны станц ч мөр өчнөө жил гацлаа. Тэгээд энэ нэг удаагийн хуулиар ингээд цаашаа явуулчихъя л гэсэн ийм зүйл яриад байгаа юм байна. За тэгээд яг нөгөө нэг төсвийнхаа хүрээг жоохон тэлээд ч юм уу те ингээд зардлаа танаад ер нь ингээд төслүүдийг явуулж болохгүй мүү гэдэг нэг үнцэг бас байгаад байна. Тэг ямар тааш ер нь ингээд тайлбарлахад юм байна. Ийм хуулийн төсөл одоо хилцэх хэсгээ чуулганаар орно. Тэгээ цаашаа хилцээд эхэлчихвэл мэдээж батлагдах нь нэг 70-80% болчихдгоо гэж манай гишүүд яриад байгаа шүү дээ. Нөгөө нэг ерөнхийлөгчийн хуулийг одоо хилцэх хэсгийг шийдсэн. Тэгээ тэрэн дээр тэгж ярьчихсан гэж. За тэгээ энэ хуулийн төслийг тайлбарлахад юм байна. Өчигдөр ер нь нэг иймэрхүү хуулийн төслийг тойрж хэрүүл боллоо. Бусаар бол одоо боловсролын сайд их хамгаалангийн сонин юм ярьсан зүйлс энэ тэнд постэр болж явлаа. За тэгээд өөр нэг тийм өлегтэй улс төрд нэг юм болоогүй. За тэгээд хамгийн амар чухал зүйл нь энэ 2 хоногт болсон улс төрний өчигдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурал дээр боллоо. Тэгээ энэ улс төр яаж эхэлсэн бэ гэдгийг юусоо нөө амралтын өдрөөс эхлүүлэх хэрэгтэй. Нямгарагт Нямбаатрын одоо орлогч даваадлаа баривчлагдсан. Тэгээ түүнийг мөнгө угаах, хөрөнгө завших гэдэг 2 үндслээр баривчлаад тэгээ 48 цаг хорсон. Тэгээ араас нь нөө Сэргэлэнбаатар гэдэг түрүүний яриад байсан залууг мөн хорсон. Celeb Date 2-тэй холбоотой асуудалд орсон. Тэгээ энэ хоёрыг хорсон. Энэ хоёрыг яагаад хорсон бэхээр Нямбаатрыг ер нь ингээд сануулга өгөөд нь штэ. Тэгээ мань хүн маргааш нь өөрөө ч гэсэн сошиал хуудастай битсэн. Намайг тойруулж битгий буудаад намайг оролд гэдэг тий. Та нар чадахгүй л дээ гэсэн маягаар ер нь нэг жоохон басамжилсан маягаар тавьсан. Тэгээ өчигдөр ерөнхий сайтад орж уулзсан. Ерөнхий сайтад орж уулзаад юу ярьсан бэ гэдгсэн чинь яг хөө ирэх жилийн нөгөө коксын нүрсээ яаж авах уу гээл тиймэрхүү юм барилаа гэж гараа явсан. Тэгээ тэр чигээрээ очингуудаа хангардд очиод хангардын нөгөө нийтх хуралдах хэрэгтэй байсан. Ээлжид бусаар өчигдөр 22 асуудал хилцэх хэрэгтэй байсан. Тэгээд нөгөө баяр дарга нь байхгүй ажилдаа ирээгүй. Тэгээ арчс намынх нь яг нөгөө нэг тэр 22 асуудлын нэг асуудлыг нь тэр хойшлуулад өгөөч гэдэг бичиг өргөцсөн байсан. Тэгээд тэр чигээр нь ирэнгүй ажилдаа ирээгүй ингээ алга болцсон. Тэгээд нийтийн чуралдахгүй баярч байхгүй ингээд юм яваад ийсэн. Тэгээд Нямбаатар ерхий сайттай уулзаад тэндээс нэг одоо шум олоод аваад явцсан. Тэр нь юу байсан бэ гэхээр яг нийт дээр очиод харагдаж байгаа. Баярыг огцруулж байна. Баярыг яах гэж огцруулж байгааг одоо би яг ингээд доор линк гаргачих واخа энэ дийтэл төр бичсэн байгаа. Гэхдээ одоо ингээд товчхон ярьчих. Тэгээ учралтаа ярьсан байна. Учрлаас зөвшөөрөл авт юм уу яадаг ямар тач ингээд ярилцаад нийт төр очиод баярыг учрлын хүмүүстэй нийлж байгаад өөрийнхөө хүмүүстэй нийлж байгаад нийтийнхээ даргаыг огцруулад за тэгээд учралтай холбоотой ер нь одоо учрлын гараар
хүмүүжсэн гэж хэлж болохоор одоо найзыг нь нийтхийн даргаар тавьсан байна. Тэр бол их баяр. Сургуулаа төгсөөд их цэг сургуульд ажиллаж исэн, мэрэгжилтнээс ахуулаад одоо их цэгт юу захирал хүртэл нээсэн. Тэгээд тэндээсээ нийтх гээд ингээд цаашаа гээд нам хөөгөөд учрлыг дагаа явсан. За энэ хүнийг тавьсан. Тэгээд учралтай холбогдож байгаа гэдэг нь яг энэ хүн дээр харагдаж байгаа. Ерөнхийлөгчийн зөвлөхөр ажилтдаг мөн их баяр. Тэгээд тийм учраас учрал ерөнхийлөгч хоёртой холбогдоод ер нь тэр талаас за та нар нийтхийнхаа даргаыг авчих гэж гисэн юм шиг байна Нямбаатар. Тэгээ өөрөө болохоор бүлгийнхаа даргаыг авсан. Нийслэлийн Монгол Ардын намын бүлгийн дарга Сандаг сүрэнг бүлгийнхаа дарга болгосон. За ингээд нөгөө бат хамгаалалтаа хийж байгаа тэмцлээ баяр дээр авчиж уураа гаргасан. Тэгээ баяр яагаад Нямбаатарын уурыг хүргэсэн бэ гэхээр өнгөрсөн хугацаанд оруулж ирсэн асуудлуудыг хилцэхгүй ингээд хойшлуулаа яваад байсан нийтхийнхаа урлыг. Тийм учраас ер нь энэ баярыг унагч ээж өөр хүн тавьж энэ оруулж ирж байгаа асуудлуудаа хилцэх юм байна гэх. Тэгээ нөгөө туулголын хурдны замтай холбоотой туулголоо аврыг гэх мэтчлэн тийм асуудлуудыг өчигдөр хилцэх хэрэгтэй байсан. Тэгээ үүнийг хилцээгүй гацаагаад байсан. За тэгээ ингээд нийтх дээр юм боллоо. Их хоёрыг тавиад Сандаг сүрэнгээ тавьчлаа. Тэгээд эдгээр шин бөөн баяр хөөрөөлөө нэгэндээ алгад ашиг бэлгэлээд тэмцээ чин тамга тэмгээ гардуулаад 9 өнгөрөөгөөд гараа явлаа нийтхийн оролт байсан. Гэсэн өнөөдөр нөгөө баяр нь мэдэгдэл хийлээ. Тэгээ би бол одоо хүртэл ингээд нийтхийн дарга хэвээрээ байгаа. Ямар нэгэн байдлаар би нийтхийн даргаас огцроогүй гэж хэлээд ер нь өчигдөр явагдсан энэ нийтхийн хурал хууль бус байсан. Тэгээд намайг огцруулсан тэр үйл явцсан ч хууль бус байсан. Тийм учраас би одоо хүртэл нийтхийн даргаараа байгаа. Нямбаатартай нэгийг үзэж хідээлээ оролцснаа гэд мэдэгдэл хийсэн. Бага сэтгүүлч давтарч хагаад. Тэгээд надтай ямар нэгэн одоо нийт дээр ямар ч одоо мөнгөний холбоо байхгүй. Тийм учраас би бол бүргэлж шилэн байдаг. Харин Нямбаатар дарга шилэн биш байдаг гэх мэтчлээ ингээ нэг рүүгээ дайрж эхэллээ. За ингээ нөгөө нэг өнгөрсөн намар Монгол Ардын намын дээр хэлсэн амар том талцал хуваагдал чинь засгийн газар улсын хурлын төвшөнд биш нийслэлийн төвшөнд ингээд бууж ирлээ доошоо. Тэгээ угаасаа ингээд нэг юм бүтцтэй л болох гээд байна л та. Тэгээд нийслэл дээр яалтчгүй ирэхээс өөр аргагүй байсан. Энийг бид нар хүлээж хийсэн. Тэгээд яалтчгүй ирлээ. Тэгээд өчигдөр ингээд нэг шугамтай болгоод авлаа нийтхээ. Одоо цаашаа улс төр яаж өрнөхийг мэдгүй. Ямар ч сан баяр бол бууж өгөхгүй гэдгээ өнөөдөр өглөө илэрхийлж эхлэе. Тэгээд Нямбаатар тэнд очиод сүрийг үзүүлээд нийтхийн дарга бүлгийн дарга хоёроо сольждаг юм байна. Тэгээ одоо хууль шүүхийн байгууллага нь ингээд цаашаага хэрвээ аль нэгэндээ гомдолтой бол гомдлоо гаргаад ингээд хилцэх баха гэж. Тэгээ энэ нөгөө нэг зүйлтэй маш ингээд ижилхэн процесс өрнөж байгааз улсын хурал дээр булгамжийн ахлаад зандажтын засгийн газрыг унгаадаг штэ. Яг тэрнтэй ижилхэн өчигдөр Нямбаатар очингуудаа тэнд олонхын цуглуулж байгаа. Та нар эрцэндээ ирмэр гэдэг ингээд мессеж өчөөд бүр ингээд залгаж заримыг нь дуудаж жагаад тэгж жагаад ингээд нэг юм ижилхэн хурал хийж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд цаашаа процессын хувьд ерөнхийдөө ингээд ижилхэн байж жагаад өөрийнхөө хүнийг төр хурал даргалагчаар тавиад тэр нь Бат Баясгалан бүхэн мэдж байгаа Ж Бат Баясгалан ингээд хуучин орлогч байсан ийм залуу байгаа. Тэгээд ингээд тэр хурлыг өдөрдүүлж жагаад өөрийнхөө хүссэн төрлөө гэж. Ингээ нэг юм хоёр ижилхэн хурал ерөнхийдөө өрнөсөн шүү гэж. За тэгээд нэг иймэрхүү ойрын үед улс төрд нэг ийм хоёр том зүйл боллоо. Маргааш засгийн газар хуралдан засгийн газрын хурлын араас мэдэгдэл хийн. Тэгээд маргаашийн мэдэгдэл дээр юу сонин содон зүйл гэвэл одоо нөгөө 1072% цаг нас орсон хүний 1072% цаг өвлүүлдэг болох талаар засгийн газар дээр хэлцэх юм байлаа гэж. За тэгээ нөгөөдөр нь улсын хурлын чуулган орно. Ингээд нийслэлийн одоо энэ улс төр хэсэгтээ дуусахгүй бах. Ямар тач ингээд үргэлжлээ цаашаа явах бах. Тэгээд хажуугаар нь парламент засгийн газар гэдэг ингээд улс төрөд үргэлжлээд явах хаа гэж. За анхаарал хандуулсанд баярлалаа. Маргаашийн улс төрд юу болоод байна вэ контент гэдэг уулзъя.